тактик бас өөрчилж өргөн байхаар төлөвлөсөн талаар ийм мэдээлэл л та. Тэгэхээр таны удаас энэ дээр тайлбар хийх үү? Монгол Улсын газрын 1-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлөвлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр дэмжсэн. Ингээд 1-р сарын 24-ний өдөр улсын хуралд хүргүүлсэн. За ингээд энэ цагаас хойш ерөөсөө энэ чинь ганцхан энэ хөрөнгө хураах хууль биш байхгүй юу? Авилгын эсрэг багц хуулийн төсөл юм байна. Авилгын хуульд өөрчлөлт орох, бусад хуулиуд өөрчлөлт орох, цагдаагийн албаны тухай хууль, олон хуулиуд өөрчлөлт, эрүүгийн эрх хэн шийдвэрлэх тухай олон хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл юм байна. Тэгээ ингээд ерөөсөө тоо өгөөгүй хэлцүүлж чадлагүй ингээд олон сар үтсэн. Тэгээд өнгөрсөн даваа гарагт засгийн газраас хурлаас хуулийн төслөө татаж аваад за тэгээ хөөрчлөлтүүдийг хийгээд өнөөдрийн засгийн хуралдаанаар оруулаад улсын хуралд өргөн мэдүүлэхээр тогтож байна. За энэ хуулийн төслөөр нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нөхөн төлөвлөх, хурааж авах нөхөн төлөвлөх тухай гэж өөрчлөөд за тэгээ субъектүүдийн бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах нэн тэргүүн шалгах ёстой субъектүүдийн төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчлөөд ингээд өнөөдөр улсын хуралд өргөн мэдүүлээгээд засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарлаа. Иргэний журмаар гэхэлэр хуулийн процессын хувьд ямар өөрчлөлт? За хуулийн процессын хувьд бол өнөөдөр 2002 оноос хойш бид нар хуулийнхаа үйлчлэлийг хэрэгжихээр тусгаж байгаа. 2002 оноос хойш эрүүгийн хэрэгт ялагдагчаар татагдаад шалгагдж байгаад өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авилгын эрхт ял авсан мөртлөө хөрөнгө хураалгаагүй хүмүүс байна. За мөн ямар нэг байдлаар эрүүгийн хэрэгт буруутгагдаж шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байгаа. Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураая. Тэгэхдээ иргэний шүүхийн журмаар хураая. Бүх процессуудаа хий. Энийг бол иргэний журмаар хураая гэсэн ийм өөрчлөлт оруулж байна. Тийм, ял шийтгэлгүй хөрөнгө нь хураагдана гэсэн үг. Ер нь энэ хууль хугацаа дууссан зүйлүүд дээр ял шийтгэлийн асуудал ярих хэрэг үйлдэл болцдог болчиход байгаа. Ийм ч учраас олон жилийн хөрөнгө давшидсан, хууль бусаар хөрөнгөчсөн хүмүүс ингээд санаа сэтгэл амар ингээд яваад ирсэн. Энийг л өөрчлөх гэж энэ хууль юу н байгаа. Тэгэхээр 2002 онд Монгол Улсын эрүүг үйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг заавал хураах тухай зохицуулт орсон юм. За бас нэг ойлголттой өнөөдрийн хууль тогтоомжоор энэ байгаа болцоотой гэж яриад байгаа. Өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор 10 жилийн өмнөх хүний хөрөнгийг хураах ямар ч боломжгүй. 15-20 жилийн өмнөх хүний хөрөнгийг хураах бүр ямар ч хуулийн болцоо байхгүй, ийм процесс байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ хуулийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өргөн мэдүүлэх нь зөв гэж үзлээ. Одоо тэгээд улсын хуралд өргөн мэдүүлээд шийдвэрлүүлнэ гэсэн ийм бодолтой. Тэгэхээр өнөөдөр Монгол Ардын намын баг хурлаар цаашид хамтарсан засгийн газар байх асуудлыг шийдэх гэдэг чинь. Тэгэхээр энэ асуудлаар ерөнхийдөө ерөнхий сайд хамтарсан газрын хуралдаан дээр тайлбар хэлсэн байна. Өнөөдөр зөвхөн мэдээлэл өгсөн. Монгол Ардын намын баг хурлыг хулдах гэж байгаа тухай ямар асуудал хэлцэх гэж байгаа тухай бидэнд мэдээлэл өгсөн. Тэр хуулийн төслийг өргөн барих тов өгөхгүй 115 онсон гэж дээ. Улсын хурлын дарга эсвэлтгүй гэсэн юм. Гэхдээ бид бол энэ дээр бол гайхаж байгаа. Түрүүнд нь ухаан удагтай холбоотой асуудал ярьсан. Ухаан удагтай холбоотой ажил дээр санал дүгнэлт гарах ажлын хэсгийг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж гаргасан. Ингээд бид санал дүгнэлтээ гаргаад их хуралд хүргүүлсэн. Хэлцэхгүй байсан. За тэгээд сая 5 дугаар сарын 8-ны өдөр их хурал дээр Монгол Улсын их хурал дээр ажлын хэсэг байгуулагдлаа. Түүх харах юм бол өнгөрсөн 18 жилийн хугацаанд 5 толгойг ухаан удгийн ярьсан олон ус төрч их олон байх боловч яг засгийн газрын төвшөнд албан ёсоор санал дүгнэлт гаргасан анхных нь энэ тохиолдол. Их хурлын төвшөнд ажлын хэсэг байгуулагдаж байгаа саяын тохиолдол. Гэтэл үндсэндээ энэ хугацаанд буюу 3 дугаар сарын 26-ны өдөр энэ ухаан удгийн орд газрыг одоо эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа Energy Resource компани 350 сая долларын өрийн бичиг босгосон байна. Яг энэ хугацаанд. Яагаад их хурлаар хэлэлцүүлгүй ингэж удваа гэдэг юм асуудал гарч ирж байгаа. За тий 3 дугаар сарын 26-ны өдөр 350 сая долларын өрийн бичиг гаргасан байна. Товчхондоо хэлбэл одоо та нар 34% авбал ав. Тэгтээ 150 сая доллартай тэнцвэц энэ үүрэг та нар дээр оногдсон шүү гэсэн утга агуулга эндээс шууд уншигдчих. За тэгээд энэ хэлэлцүүлэхгүй удсан асуудал товтой холбоотой асуудал дээр бол гайхаж байгаа. За тэгээд яг энэ хугацаанд нь их хурал дээр дөнгөж ажлын хэсэг байгуулагдсны дараа бас асуудлууд үүсэж байгаа нийгэм. Энэ хамтарсан засгийн газар байх уу юу гэдэг энэ асуудал яриад ер нь энэ чигээр явах юм уу юу гэдэг. За хамтарсан засгийн газрын бүрэлдэхүүнд ардчилсан намын төлөөлөл болж орсон сайд
Өөрнөл үйл нэлээд анхааралтай ажиллаж байна. Зарим одоо иргэд өчигдөр бас тухайн хатгаа буцааж авъя гэдэг чагсаалт зохион байгуулсан шүү дээ. Нэгдүгээр тухайн иргэд одоо чагсаалыг зөвшөөрөл авсан гэсэн юм байна. Нөгөө талаас төлөвтэй чагсаалт байсан гэдэг ийм мэдээлэл байна. Тийм зүйл ярьж байгаа. Ер нь ингээд өөрсдийнхөө зохион байгуулж байгаа юм уу дэмжиж байгаа чагсаалыг дандаа органик гэж үздэг. Өөр хүмүүс чагсаал хийхээр хууль бус байна гэж үздэг ийм байдал. Гэхдээ энэ дээр цагдаагийн байгууллага хөндлөнгөөс хараад ямар ч үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байж. Хажууд нь дахиад иргэд гараад ирж байгаа. Тэнгүүд энэ одоо юу гэдэг ахмад хүмүүс, хөгшин хүмүүс байна. Эдгээр худлааж агсаж байна гэдэг. Энэ Монгол Улсын үндсэн хуулинд чинь залуу нүнэн ахмад нь худлаа гэсэн юм байхгүй шүү дээ. Энэ Монгол Улсын үндсэн хуулинд чинь 18 настай хүн, 68 настай хүн яг адилхан хэрэгтэй. Ингээд жагсаал цуглаан зохион байгуулалт явж байгаа зүйл дээр гарч ажлын тухай хууль дээр бид бол тодорхой оруулаад өгсөн байгаа шүү дээ. Хэд хэдэн жагсаалыг нэг дор зохион байгуулж болно гэдэг. Одоо манай энэ өөр жагсаал хийж болохгүй тэр дор өөр жагсаал зохион байгуулж болохгүй гэдэг шаардлага бол үндсэндээ хязгаарлах чиглэсэн л юм шаардлага байна. Одоо энэ хандлагын газар цаашаа заах хэсэг асуудал яригдэж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр ер нь одоо хурдтай үйлчлэлийн төлөөх зориг гэсэн мөрийн хөтөлбөр бас байгаа. Ер нь одоо ингээд цаашаа төвлөрөл хамтарсан засгийн газар болоод Монгол Ардын намд ангаараа засаглаа гэж бодоход энэ мөрийн хөтөлбөрүүд яах вэ? Одоо өнөөдрийн дискас шийдвэр гарч байгаа бүрэн барьж амжааг байгаа энэ хуулийн хүрэн хураах хуулийн төсөл яах вэ? Гол нь 3 намын дараа гэрээ байгуулсан шүү дээ. Тэгэхээр хариуцлагын гэрээний асуудлуудаас юу? Яг юу гэж тусгасан? Тийм. Тэгэхээр Монгол Улсын эрх ашигын төлөөл үеийн үеийн засгийн газар хичээгээд ажиллаад явах бах. Улс төрийн шийдвэр гаргахад бол хүнд болно. Энэ бол тодорхой. Энэ ойлголцлоо хангадаг мэдээлэлээ түгээдэг улс төрийн нам хүчинд өөрсдийнхөө мөрийн хөтөлбөр тусгасан зүйлүүдийг хэрэгжүүлэх гэдэг энэ ирмэлзэл бол жишээлбэл ардчсан намын хувьд л засагт ганц хамтарсан гэдэгтэй биш. Ардчсан нам өөрийнхөө мөрийн хөтөлбөр тусгасан асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэсэн юм бодлоо. Жишээлбэл одоо хууль зүйн салбарт гэхэд манай намын мөрийн хөтөлбөр тусгасан хүний эрхчлөөний тухай хуулийн төслүүд, өөрчлөлт хуулийн төслүүдийг бид өргөд барай явж байгаа. Энэ олон зүйл дээр намын бодлого мөрийн хөтөлбөр дээр гişүүд нэгдмэл байсан. Энэ байдал бас сарних баг. Дээрээс нь ингээд гаргаа тэмцээд ингээд явах улс төрийн эр зөриг өөр амжилт олох магадлал багасна гэж үзэж байгаа. Энэ дээр бол иймэрхүү олон жил ужигрсан асуудлууд энэ шудраг ёсны төлөө хүсэмжлэл, байгалийн баялагын төлөө гэсэн ард түмний хүсэл зориглыг сонирхлыг гүйцэлдүүлэх улс төрийн эр зөриг хомсдох болов гэсэн ийм л бодлоо. Түрүүний өчигдөр арчсан дээр ерөнхийлөгч асан улсын хурлын гишүүн Батболгон аргатай тэмцэх газар 4 цаг шахуулсан мэдээлэл өгсөн гэдэг мэдээлэл гаргасан юм чинь. Тэгэхээр энэ талаар мэдээлэл хөрнөөрөө холбоотой асуудлууд ер нь ямар хөө шатнд авч байгаа. Засгийн газар хэрэглэх газрын дарга уучрал сайд энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шилжүүлээд тэнд шалгалтын ажиллагаа явуулж байгаа л гэсэн ийм ерөнхий мэдээлэлтэй байна. Гэж аваад хойшлуулсан. Ер нь ардчсан нам улсын зөвлөл үндэсний болгоомоор хурлах уу? Ер нь ямар тавтай байгаа вэ? Ер нь намын байр суурь ер нь өнөөдөр хурлах гэсэн чинь. Тийм. Яг өнөөдөр хуралдана гэдэг зар бол албан ёсоор ирээгүй. Өчигдрийг цуцлаа гэдэг зар бол улс төрийн зөвлөлийн гишүүн би өөрөө. Над бол өчигдрийн хуралдаан цуцлаа шүү гэдэг зар ирсэн. Өнөөдөр хуралдаан гэсэн зар ирээгүй. Гэхдээ энэ Монгол Ардын намын баг хурлаас гарах шийдвэртэй холбогдуулаад хуралдах зайлшгүй шаардлага өрсөлдөлт таарна. Ер нь яг өчигдөр жишээлбэл хуралдсан нь бол ямар асуудал үүсгэсийг тавигтай холбоотой. Ерөөс асуудлын тав дарааллыг урчилж хэлээгүй. Ямар нэг мэдээлэл өгөөгүй. Ер нь хурлан л гэдэг мэдээлэлсэн. За